За сайн бацхан уу. Сайн байцгаана уу? За сайн бацхан уу. Хаана ирсэн байгаа вэ? Увс аймгийн Улаангомод. Ус аймгийн Улаангом хот хишгээд ямар хамааралтай вэ? Би увсын хэм байгаамаа. Усын хаанах вэ? Уг нь тисэх гэхдээ утас Улаангом гэхгүй. За. Бид хоёр өчтөр улагчин хар нуур болон Сэнжит хад дээрэс нь Мухартын голын ихээс үдчихэд тэндээсээ шууд Эрдэнэ хайрхан болон Завхан мандал ургамал гэдэг сумуудаар дамжаад маш олон урт удаан хугацааг туулан шөнийн 3 цаг 30 минутын орчим Улаангом хотод ирсэн байдаг юм аа. Би одоо яг төв талбайд нэрчгсэн зогсож байна. За тэгвэл энэхүү талбай онцлог бол Онцлог нь юу юм бэ? Цэдэн балын талбай юм аа. Цэдэн бал талбай юм байна. Мөн биз дээ. Мөн. За. Өөр хэлэх юм байна арай. Одоо хоёлаа эндээс хайчихвүлээ. Кофе авч. Тэгээд онгоцны бодол явна. Тий. Олон нэг кофе авч байгаагүй. Кофе авч болно. Уусаа нойр байгаагаа ч тэр ямар ч хэсэн нэг сайхан кофе болж байна. Сая бид хоёр усанд ороод машина угаалгачлаа. Тий нэрээ халуун усанд орсон. Машинаа угаалгасан. 3 биенээ цэмцэл гэж аваад дараагийн аялал руу хөдлөндөө. За тэгээд усад жоохон байна тий Улаангомд 2-3 хоног болно. Тий болно. Жоохон амарх маягаар жоохон аяллахаа ядаргааг тайлах маягаар энд хэд хоног байна. За тэгээд үргэлжлүүлээд юу болохыг хамтдаа харцгаая. За, юу явлаа? Матча кафе латте, нэг смуфи, тэгээд нэг айс американо авсан. Үүний үед боломжийн 3 нийлээд 21,900 шүү дээ. Тий. Тэгэхээр чи хотод Улаанбаатар хотод авах юм бол 2-ын үнээр 3-ыг авчиж байгаа байхгүй. Тэнгүүтээ амт чанарын хувьд гоё. Тэгээ бодохоор манай Улаанбаатарчууд муухай байхгүй. Гомч момдод муухай байхгүй тань. Би эндээс юм гоё юм авч ууж мэдүү. Хинч миний хэлхийг сонсгоо. Гэхдээ яг зөвөр юу Монгол чанар гэдэг зүйл их муудаад идэв шүү. Гоё бөөндөө гоё чанартай гоё мэрэгжил авчвал гоё шүүл гэдэг юм хэлмээр санагдлаа. Гоё наа баярлаа. Энэхүү бид хоёр аяллаа алжаал чилээгээ тайлж Улаангом хотод хэд хоног амарсан юм. Гэхдээ зүгээр ч нэг идээд хөвтөөд байсангүй. Нэг өдөр усан нуур орж усан цэлж шумбаж хорхог идэв. Би багадаа л усан нуурт очиж үзэж байсан учраас нуурын төрөх байдал өнгө шинжийг мартсан тул хишгээгээс асуусан юм л та. Хишгээ усан нуур тунгалаг уу гэж асуухад амир давстай л гэж байна. Тэгэхээр гээгүй тунгалаг юм уу гэсэн чинь давстай усанд орохоор ус сонирн болчдөг л гэж. Тэгэхээр гүй нуурын ус тунгалаг газар нь ингээ харагддаг да тэгдэг үү гэсэн чинь дахиад л амир давстай усанд орохоор өснөрөө хатгаараа сонирн болчдөг л гэж. Тэгэхээр би бүр шаалаад за би өөрөө очиод үзье да гэд бид хоёрын яриа өндөрлсөн юм. Яг хишгээ маань өөрт нь хамгийн том сэтгэл төрүүлсэн онцгой зүйлийг л надад ойлгуулах гээд хариулсан юм шиг байгаа юм. Миний хувьд бол гол нүүр тунгалаг байвал их гоё санагдаад байдаг тул асуусан төдий. Гол үертэй булангартай байхаар загас баригдахгүй нэг л тийм сэтгэл зүйтэй байдаг юм л та. За тэгээд ус нуур маань очиод үзэхэд их сайхан тунгалаг дөлгөн усан цэлж чумбахад таатай нуур юм лээ. Алстаа гүнзгий болдог учраас эрэг хаваар хүүхэд багчууд усанд орж наадаж хөвжөлдөхөд айх айдас харьцахгүй баг тул сэтгэл дамар. Мөн цаашид ус нуурын талаарх илүү сонирхолтой бичлэг хийн гэсэн төлөвлөгөө байгаа учраас энэ удаад ингэсгэд өндөрлөе. Дараагийн сонирхолтой нэг зүйл нь хайлмаг байсан. Манай нутагт би ч одоо хөвсгөлийн хүүхэд. Би бол багаасаа хайлмгийг нь ялцгай, баг зэрэг шингэн өтгөн байдлаар мэдхээс биш ийм байдлаар хараагүй байлаа. Ийм гэдэг нь усад миний эдсэн хайлмаг нь хайлмгийг хийж байх явцад ялгарсан шар тусыг сайтар шүүж аваад дахиж шүүж аваад буслахсаар одоо энэ бичлэгт харагдаж байгаа шиг баг зэрэг хатуу мөн шаржигнуурч гэж хэлж болох үз хийдэг юм лээ. Энэ нь их сонирхолтой. Манай үзэгчдийн дунд бас хайлмгийг өөрөөр хийдэг газар
оронд очсон эсвэл ийм төрөл байдаг гэдгийг нь мдээгүй хүн байвал сэтгэл хэсэгт сэтгэлийн хуваалцаарай. Ийхүү бид хоёр үүнээс цааш Өлгийн хотын зүг зорьсон юм. Улаангом хотоос Өлгийн хот хүртэлх замд маш олон сонирхолтой зүйлийг үзэж болно. Улаан давааг даваад Үүрэг нуур, чааш яван Байрмын давааг даван Ажит нуур, үргэлжлүүлэн ховд голтой тааран голоо дахан өксөөр Өлгийн хотод очих юм. Тэгэхээр одоо та бүхэндээ дараах аялын дүрс бичлэгээ танилцуулъя. Лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Муба ТV-д тавтаа мөрөл. За Үүрэг нуурын хөвөнд явж байна. Өлгийн явах зам. Үүрэг нуур нь баруун Монгол дох Алтай нурууны салбар Цагаан шивэд болон Түргэний улсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур юм. Их нууруудын хотгорын баруун хойд улс нуурын айс авийн баруун хэсэгт оршино. Гадагш урсгалгүй сацуу Үүрэг нуурын хотгор говь цөлийн байдалтай тул усны гадаргаас уурших ууршилт их болохоор нуурын ус давстай байдаг ажээ. Тогтон ажихад өндөр улсын хормойд мэлтэлсэн байгаа нь сүрлэг. Ерөнхийдөө улс баян өлгийн нутаг нь өндөр улс ихтэй, цас малгайлсан улс нь гайхалтай төр төрхтэй ажээ. Одоо ингээд Үүрэг нуурын загасчлалыг үздэцгээе. ийм эрэгтэй газар ирлээ. Амар эрэггүй тий. Загас байвал харагдтал юм байна л. Тэнд нэг явж тараа. Мангар том явж. Миний утас байна уу? Энд байна. Ганцхан загас явж. Тийм би. Тэнд нэг загас явж ийн үзэгчтэй. Би одоо утасныхаа бүтээчийг давхар харуулахаас айчуу. Энэ юм уу? Энэ. Өөрхөн томоо. Энэ наанаас нэг явж байгаа юм шүү. Тэр энд нэг. За ойлаа ирэглүү одоо бууя та. Шумбалтай байна да. Амар шумбалтай байна да хог гэж яах вэ? Энээр буцах уу? Энэ амар шумбалтай байна да. Болох байна. Нараас. Яса бүх хэрэг тийм юм шүү. Тийм шүү. Үүрэг нөр шумалтай байна. Шумуулынхаа тасалгыг цацж байгаа л. Юу хэр юм бол? Ингээд айрыг маань. Биш ээ. Ачт маань. Яа ялла. Хэрэг болио. Бац. Би зүгээр болчих юм болов уу гэж бодсон юм. Яаж шорт магтай явж байгааг хэлэх үү? Ингээд та нар намайг шумуулаас айгаад шууд явчих нь гэж бодсон уу? Бас үгүй л дээ. Цаад чин загшлахын төлөө ер нь л гандан буурахгүй байгаа шүү. Хэсэг эргээ дагаж яваад хайрган эрэхтэй хэсэгт очиход шумуул арай бага. Дээрээс нь хідэн том загас олдсон юм. Одоо энд харагдаж байгаа хэдийг барих гэж үзэн шүү дээ. За, шумуултаа ч гэсэн хамаагүй үзэгчдийнхээ үзэх контентын төлөө өөрийнхөө хийх контентын төлөө гээд гараад ирлээ. Тэгээд яах үгүй бүгдийг мэдсгээ өөрлөгөө шумуулын тус төрчихлээ. Шумуулын цацлага ямар ч тач биен дээр маань буухгүй л юм. Тэгэхээр гайгүй юм шүү. Тэгээ энэ ирэг дээр бол хэдэн загас бол байна. Одоо бол миний нүдэнд харагдчихээн. 6 номерын албаг хийжлээ. За цаана нь буула. Яг нэг ойролцоогоор 5 загасны цаана. Хөөлт байна арай. Хөөсөнгөө. Намайг хараагүй л ах гэж найдаж. Энэ ихтэй нөгөө нэг яргас нуур давстай гэдэг тэгээд дамар мамар давс болчихвол их муу гэсэн нэг хүний комент харсан. Гэтэ тэгээд
Жоохон бол нөгөө нэг шар гэсэн чимээ гараал. Хөөхгүй шүү нөхдүүд. Тэгж хөөхгүй. Яраас нууранд бол яахгүй л байсан. Үнээсний хар авч цаашлахгүй л байсан. Энд яах нь. Тэгэл бүр иргэдээр нь хүрэтэлээ. Хэсэг живүүлж хагаад. Энд ихтэй ерөн шумуултай байна. Хөл мөлөндөө бүр яваад яа шумуулын хаал болсоо. Нийлээл тис хэрэг гарах нь дээ. Өмхгүй байна хөөе. Гүнд рүүгээ орчлоо. Энд нэг хитэн загас байна шүү. Ямартаач. Би бол энэ сугас гэдэг загсыг маш удаан хөдөлгөөнтэй зүйлийг барьж идэх сонирхолтой байна гэж тооцоосон юм. Яраас нууранд бахта тийм хурдан эргүүлэхэд бол нэг дургуул шинжтэй байх шиг байсан. Тэгэхээр аль болох удаан эргүүлнэ. Тэгээ 6 номерхыг биш арай жижиг номерхыг болгоод үзье. Тэгвэл нэрээ томжиж магадгүй гэж дөнгөж сая өөрөө тооцоо гаргалаа. Хөлн дээр шумуул хадсан хэвээр байна. Үргэлжлүүлж тийм их хэрэгтэй хазаасаа гэж бодоод байжээ. Яа, биш шумуулны хаад болох юм дээ. Өмд өмсөхөөр салхуур идсэн юм аа. Өндөө эндээс нэг өөр тийш хөдлөн. Тэгэхээр өмд өмсөө, өмдөө тайлаад маягилж ирснээс нэг юм өссөн. Шумууланда хазуулсан дээр үлгүүдээ гисэн тооцоо гаргасан шүү дээ. Би ч уг нь одоо найранд очих байгаа хүн муухай хөлтэй намтай очих юм дээ. Энэ эргээр бол одоо хэдэн загас харагдаал яваал нэг сэлчтэй юм үнд юу. Нэг шумбаа гараад ирэх чинь сайхан болно да. Тийм ээ. За энд бол 6 ширхэг сугас байна. За ямар ч тач нэг нь бол сонирхсон очиж гин. Хажуугаараа зөрүүлсэн. Нэг нь хөөсөн байхгүй. А байгаа мó? Хайч жойн шүү. Энд дэг зургуулаа аваараа л яваад. Жоох энтэлтэн гарчаад татаад үзье. Имгаасан. Яг урдуур нь явсан. Нэг нь сонирхож чинь. Сонирхоо байлаа. Хөөе бас ямттай залгинууд байна хөөе. За би нэг магнага маргаад байна. За. Тэр энэ дээр очиж үзэх сонирхол төрлөө. Тэр хасааны зэнд. Яг тэр хасааны ёроолоор байх магадaltaй гэж би тооцож байна. Гэтэ хэм мэдхүү. Энд бол сая ихтэй хүн явсан л дээ. Загас гаргаж ирсэн болов өөрөө нь очсон болов. Хүүхдүүд л энд хансан бололтой өөд ингэж нөгөө нэг газар зоохоор яана гэсэн яриа өгдөө шүү дээ. Хүсэл биелэн гэдэг. Энэгээр чи дүүрэн шумуул шүү дээ. Юу ийшээ гарах. За яг шумуулын цаслаханда найдал гарна да. Та нар ихтэй харж ийн шумуулыг. Аим шумуултай. Би ихтэй утасгүй юм шүү. Ямар ч бичлэг хийж чадахгүй. GoPro-гоор харагдахгүй. За эндээс нэг шидэд үзье. Доороо ингэж хөдлөх шүүрөө. Тэгвэл шумуулны хооллох гэж. Доороо сайн хөдлөө шүү. Доороо сайн хөдлөө. Доороо сайн хөдлөө. Доороо сайн хөдлөө. Доороо сайн хөдлөө. Миний камер чичрээд байгаа бах та. Доороо сайн хөдлөө. Доороо сайн хөдлөө. Энд ихтэй загас алгаад байна л та. Болий. Дэш өгсөхгүй яах вэ? Дэш өгсөхгүй яах болох вэ? Өсөхгүй яах болох вэ? Болий. Боллоо. Хэцүү хатан дээр гараа үтцсэн юм чи. Энд явах боллоо. Далбин шидэд үзэх үү? Өөрийн нуурын загас далбин тус туртай байж болох юм тий. Далбин шидэж үзнэ. Далбин дэж үзнэ. Далбин хөө. Далбин шидэж үзээ. Загас барих гэж үзнэ хөө. За энэ дугуун дараа нисэхэд хүн байсан.
Хайчиж. Дороо нис чинь зүгтсэн юм болов. Дороо нис чинь гэж зүгтхгүй л хальтаа. Юунд нь одоо дороо нис чинь зүгтхгүй. Гэхдээ 20-тай газар бол хүмүүс сухтнаа. 20-тай газар хүмүүсийг орхил хэрэгтэй. Амар шүү дээ. Гэтэ яг хөөхтэй жоохон зүү ясны дагуу загшлын гэдэг чи өөрөө зүг зүйлтэй. За дайлбан хөөлт байна уу? Дайлбан хөөлт нэг үг нь нилээн хөөлөө дөө. Нилээн удаан хөөлөө дөө. Хичээл байхгүй. Яахан цаанаас татаад идсэн. Энд хідэн загас байж шүү. Сонирхолтой юм а гэхдээ хараас нуур өөрийн нуур зэрэг газрууд загасчлах. Гээ сайхан загасаа хараад. Зарим нөгөө голын ирэг дээр бас их тийгдэж шээ. За нэг хөөс. Өмхөлт байхгүй. Тогтсон. Эй, алдцээ хогоо. Тэгэл алдсан шүү. Яг урд нэг том байгаад. Яг ингэ. Гурвч. Би эсвэл тэрхий чанга юм яриад томлоо. Бигзэн жиг шийдчихв. Эй, яа, өмхсөн юм та. Уг нь өмхсөн юмсан. Уг нэг хөөлөө. Бигзэн жиг нэрээ шийдчихв. Би нэрээ турш үзье гэж байгаа болцсон. Тэрийг шийдчихв. Тэрийг харуугаа авч магадгүй. Нэг хөөжи. Авсан уу? Авгүй. Хөөсөөрөө. Буцаа. Яа. Сая бол хөөсөөрөө энэ урд хараа нэг ирсэн. Хөгч. Ийхтэй энэ амир гоё. Хараад байгаа болохоор айгу. Тэгээ эрдэн жиг шийдээд үзье ер нь. Яг тийх ёстой юм. Энэ бол халбганд дурггүй. Юу, яраас нь болохоор халбганд айгу туртай байсан. Энд болохоор ер нь дальбан жоохон сонирхол байна шүү. Жижиг дальбан шийдэж үзэх үү? Эрдэн жиг шийдэж үзнэ. Тэр зүр баяртай. Одоо энэ загасыг харж байна. Харагдахгүй юу? Уцаар харагдахгүй байна. Энд ингээд 6 юу 7 ширхэг дуус явж байна. Яг энэ дотор харагдахгүй байна. Жаахан нөхөдөж харагдах юм болов. Уцаад өрчүүл харагдах юм болов. За орсон. Үний хөлд орлоо энэ. Одоо харж байна уу? Уцаад үрээд үзье. За, эрдэн жиг гэж нэг юм байна. Зүгээр эзэн жарахалахгүй да. Нараа. Миний камер ч юм сонио үнцэлсэн. Ийм ингээ урдаа юм. Энийг жиг хэд гэдэг баха. Зүгээр ийм юу толгоохгүй. Тэгээ ийм эзэн жарахаа. Энийг яг нөгөө яроолоор ингээд жоохон бичсэн загас ингээд унгаагаад босгоод байрна гэж найдаж байна. Ер нь бол энэ бол тэр чигтээ найдалт. Арай хараа авахгүй. Төмөр биш юм чи илүү сайн өмхөх байх гэж найдаад шууд гараад ирлээ. Ингээд цацсан билүү хараа цацлага. Чи цацлага цацсан уу? Амар шумуултай шүү дээ. За энд нэг хід вэ. За яг цаана нунгаалаа. Одоо жоох ингээд живүүлнэ. За живсэн баг. Тэр хараа. Шууд оролдож шүү дээ. Орлож авсан хараа. Яа! Мэдсэн юм аа. Эрдэн жиг авна гэж мэдсэн юм аа. Арай харгүй авах төмөр биш болохоор. Ер нь ингээд загсыг иймэрхүү байдлаар уншиж бариул илүү сонирхолтой. Одоо эн чинь ингээд зүгээр загас барьснаас өөр шүү дээ. Тэгэхгүй нэг юм аа биш дээ. Барихгүй байх юм бол угаасаа л барихгүй. Барьчлаа. Хээ. Ишгэ блог байж. Энэ үү?
Нохоо сугасуу. Өө энэ ч аваа хүчтэй юм би. Аль сугасан уу? Би хараачих юу. Метр. Энэ байгаа би энэ байж тээ. Эрзэнжигээр ямар ч тааш барь. Энэ ихтэй хөөрхөн хүчтэй билээ үзэгчтэй. Энэ загас. Ингээд боломжийн хараа. Ингээд буцаад байгаа байхгүй. Тэгээ жижигүүд нь ялангуяа хүчтэй билээ. Том загснууд угаасаа жоохон бяртай л болохоос биш. Бага хөдөлт юм шиг санагддээ ш надаа. Эрзэн жарахаа шийдсэн шууд ойлгоо авчиж ш. 50 см харагдаж байгаа юм болов уу? Энэ бичлэгэнд 50 см урттай. Тэгвэл өмнө барьсан гуудтай том бийжээ. Тэрээс өндөр байдаг уу? Тий. Тэр чинь амар том биш. За, үзэгчтэй загсаа харуулад ийм цэрэгт. Амны. Биш ээ энэ нохоо сугас биш вэ? Энэ нөгөө нэг юу алтайн сугас вэ? Жижиг амтай. Арай. За баяртай. Нохоо сугас нь энэс том амтай. Бага хөө. Одоо би ингэж метр тавьж орхиол тэгэл будаа олж байгаа ч. Метр хийж болохгүй. Би нэг ээжээс авсан юм аа. Өөрийнхөө метрийг мартсан. Миний нөгөө метр ихтэй юу шүү дээ. Юу лээ? Солонгоо гэх шүү дээ. Манай дүүг хүний юм хүдидэл. Гэтэ сая солиор шийтгэхэд авж байгаа нас гоё л байна л да. За дахиад дээр нь одоо жоохон хурдтай авчруулж агаад ёроолоор унгаалаа. Цаашаа хөдөлсөн тавсан. Янз. Мултарсан. Хого. Яа. Сайн зоож авсангүй. Энийг нөгөө сул байлгацсан учраас хүчтэй амд нь зоож чадахгүй байхгүй. Энэ бичлэг айгуу гоё яриа хөөрөлтөө хүмүүс таалагдах гэж бодож байна. Хүмүүсээ таалагдвал лайк товчоо дараад subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй гэж хүсье. За нэг иймэрхүү байдалтай үүрэг нуурын загшлал энэ удаад өндөрлсөн юм да. За юу яа гэм бэ? Усаас юу хааш явж байна вэ? Дэлгий явах зам тэр ховдороо яваагүй шууд тааш үүрэг нуур болон нөгөөх нь ачид нуураар дамжих зам нь болохоор уулан дээгүүр яваад байгаа юм шиг сонирхолтой юм байна. Тэгээ ийшээ харуул тийм мөнх цаас дуулж байх шиг ийшээ ингээ ер нь уулын орой дээгүүр яваад байгаа юм шиг сонирхолтой юм байна. Энэ нэлээ өндөр даваад яг ингэж гоё харагдчихээн тий. Өөрийгөөсөө. Сонирхолтой юм байна. Одоо бид хоёр яг даваанаас одоо яг оройд ирнэ. Уруудах гээд явчихна. Одоо тэг яг энэ хэсгийг харахад нэг тийм юу юм аа. Аюу мэрийг юм. Яг National Geographic дээр гардаг тийм баримтат кинонд ороодж байгаа юм шиг. Эсвэл YouTube дээр үүдэг нэг урт хугацааны нэг амман хийдэг биш шиг. Их сонирхолтой гоё бүтцтэй. За тийшээ харуулъя. За нэг иймэрхүү. Америк кинон дээр гардаг шин. 9 цөлний хоорондоо зоолж болдог гоё юм байна. Том машинууд яваад байдаг. За тэгээд ачид нуур дээр мөн адил загшлан гэж бодсон ч бид хоёрын явсан замаар буюу нуурын зүүн болон өмнөд хэсгээр
Загас зундаа ирдэггүй шинжтэй байсан бөгөөд магадгүй гол цутгаж буй хэсэгтээ буюу баруун хойд хэсэгтээ хүчил төрөгч ихтэй усны температур загас амьдрахад таатай нөхцөлтэй байж болох юм гэж дүгэлтэн төрсөн. Тиймээс энэ удаад ачит нуурын талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэе. Ачит нуур нь Увс Баян Улгийн аймаг дахь хамгийн том цэнгэг ус нуур юм. Нуурын иргэн нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг газар байна. Монгол алтай нурууны томоохон салбар сийлхэм, түргэний нурууных хур цас, мөсөн голоос их авч урсах, цагаан нуурын гол, хатуугийн гол, бөхмөрөн гол, улаастай гол зэрэг хид хідэн гол горхийн усаар тэжээгдэнэ. Ачит нуур нь илүүдл усаа усан хоолой нэртэй ганц голоор ховдголдог. Одоо харин би та бүхэндээ ачит нуурын домгийн талаар ярьж өгье. Галдан бушигт манжийн цэргээс зүгтэн ховдол ирсний дараа их зуд болжээ. Хамаг мал сурган нөхөж үргдэн, хамж базаасан амуу тариагаа дуусгасан тул цэргүүд хэд гурваараа хэрэн тэнж хоол хүнс ирж явдаг байж. Хавар цагт нэгэн хэсэг цэрэг цагаан голыг өгсөн явж, нэгэн нуурын дэргэд ирж амс хийж ядарч туйлдсан цэргүүд нэгнийг нуурын хардсан уснаас ус авахлахаар явуулжээ. Өнөө цэрэг модон хувингаараа ус судахтал устай зүг олон загас хувинд орсонд бөөн баяр болоод аваад иржээ. Ийхүү цэргүүд өлсөж өөхөх аюулаас аврагдан тэндээ саатан тухалж тэнхэрч аваад уг нуурыг өөхөх аюулаас аварсан ачит нуурман гиснээс болж ачит нуур гэх нэртэй болсон гэх домог бий яаж. Өөр нэгэн домогч бас байдаг бөгөөд мөн л адил хүмүүс өсөж ундаасан зүдэрч байтал нэгэн томоохон нуур харагдахаар энд очтол нуурын мандлаас нэг том загсны сэрвээс хуугаад хөлдчихсэн байж. Дээр хүмүүс түүнийг цавчин авчидэн тэнхэрч ихэд баярлаад ээх өрхий ачит нуур минь гэж дуулсан гэдэг. Үүнээс хойш тэрхүү нуурыг ачит нуур гэж нэрлсэн гэдэг. Нуур жоохон шавьжтай юм аа. Жоохон ч яах вэ? Нилээн шавьжтай. Одоо энэ хишээгийн үсмсэн дээр төрөл бүрийн дөрүлж хаварж дэлэнч мэлэнч гэл төрөл бүрийн шавьжнууд байна. Тэгээд ийшээ ховд гол урсдаг гэсэн. Энд болохоор зөндөө жарах байгаа. Би танарт харуул. Жарахаа юу чапаку мэдгүй. Өө юм бүр. Зөндөө. Ингээ харагдаж байна уу? Айгүй. Хоёуланд нь үүрүүлж өгөх талах байхгүй тий. За та нар тэгээ том болоорой. Хадрангийн хүүхдүүд л ах та. За явъя. Тийш ингээд гол урсдаг байх. За тэгээд ачит нуураасаа яваад ачит нуур дээр загшлах гэж үзсэн боловч миний таамаглаж байгаагаар ачит нуурынхаа яг загастай хэсэг нь биш юм шиг байна. Энэ одоо урдуур нь юу? Урдуур болон зүүн талаар нэрсэн тий. Урдуур болон зүүн талаараа нөгөө нэг цутгал голууд нь байхгүй учраас загасгүй юм байна гэж ойлголоо. Тэгээд ус нь их бүлээх юм байна. Тэгэхээр загас амьдрах таатай нөхцөл биш байна. За тэр ч яг уу. Тэнгүүтээ одоо ингээ гоё ийшээ харъя. Чи татчихгүй 50 мл. 50 мм таалгач. Миллилитр ч байна. Баян Улгийн нутаг дэвсэлгүй ер нь ороод ирлээ гэж бараг үзэж болох байх. Эсвэл яг бидний одоо яг харж байгаа цэг маань Баян Улгийн аймгийн нутаг байх. Тэгэхээр ингээд айгүй болон уус сүндэрлсэн байт юм байна. Одоо энэ нөгөө ийм зургнууд байдаг шүү дээ. Наад зургийн наад нөгөө уулуудын жоохон хүн дөнгөөр, цаад уулуудын жоохон бүдэг өнгөөр, бүр цаад уулууд нэгээд бүр байхгүй ингээд нэг юм уусмал өнгөөр будчихсан зургууд шиг яг тийм байгаль бидний хүлээж авч байна. Өндөр шовгор уулстай. Тэгээ сонирхолтой юм а. Ер нь Баян Улсын орох зам их уулархаг газраар их явд юм байна. Ийхүү цааш хэсэг яваад ховд голтой зам маань нээлэх бөгөөд голоо өссөөр Өлгийн хотод очих юм билээ. Замын ерөнхий байдлыг энэхүү бичлэгээр харуулах бөгөөд мөн нэгэн гайхалтай амьтантай азар таарсныг харуулах болно. Би ер нь аялалд явахдаа ан амьтантай таарах их дуртай. Энэ удаад янгирын ишгтээ таарч ямар амьтныг нь тааж байх оронд
Өндөр уулын оройгоос ихэн тосон ирээд авч явсан юм. Бид хоёр ч ийм сайхан амтан харцдаг ёндоотой байна. За тэгээд чааш хөдөлсөөр Үлгий хотод одсон бөгөөд дараагийн бичлэгээр Үлгий хотын талаар оруулах бөгөөд мөн Казак хурим чаашлаад Алтай таван бүгдийн бичлэгүүд орох юм шүү. Дараа уулзлаа. Түр баяртай. Муба ТV үргэлжлүүлсээр.